32 болон 16 настай эмэгтэйчүүдийн амь насыг хөнөөсөн Чингэлтэй дүүргийн дугаар хаягт оршин суух 20 настай дээг хчийг олж тогтоон шалгаж эхэлжээ. Хэрийг тодруулбал 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн дугаар тоодод оршин суух 20 настай эрэгтэй дэн тухайн хаал дүүргийн дугаар тоодод оршин суух 16 настай эмэгтэй амь насыг хохироосон байна. Тухайн этгээд нь гадагны өрөөндөөсөн цахилгааны уртсагч утсаар хоолойг нь боож амь насыг нь хохироож цэнхэр өнгийн жижиг зөөрийн чемодан дотор хийсэн байжээ. За хэрэг басан тухай хохирогчийн найзууд нь хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлж загвалмаар хэргийн газраас холбогдох баримтуудыг авч мөрдөн шалгалтыг эхлүүлсэн. За Чингэлтэй дүүргийн дугаар байрны дугаар тоодод хүн нас орсон байна гэх дуудлагаар очиход Чингэлтэй дүүрэгт оршин суух 32 настай эмэгтэй амь насыг хохироож наалтамхай тууцаар орон хувцсны шүгэнд нь хийсэн байжээ. За үүнийг 20 настай дэмэн үйлдсэн болохыг тогтоосон байна. За мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 19 дугаар орны нутагт орсон суух 20 настай эрэгтэй дэн. За Сүхбаатар дүүргийн 1 дугаар орны нутагт дэвсгэрт 2024 оны 6 дугаар сарын 8-наас 9 шилжигшин 32 настай эмэгтэй зээгийн амь насыг хохироосон. За хаал дүүргийн 2 дугаар орны нутагт дэвсгэр 2024 оны 6 дугаар сарын 20-оос 21 шилжигшин 16 настай эмэгтэй ишийн амь насыг тус хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагаар тогтоогдоод шалгалтын ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулж байна. За дээрх хэрэгүүдийн нөхцөлөөр шалтгаалan тэмтэргийг шуурхаа бүрэнгүүц шалгах. За нотлогдол зохих асуудлуудыг бүрэн нотлох зорилгоор цагдаагийн газрын тэргуун дэдрагийн ажлын хэсэг байгуулах тушаалаар эрүүгийн цагдаагийн алба, мөрдөн байцаах алба, за хаал дүүрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын алба багшаас бүрдсэн. За ажлын хэсгийг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.